За 1004 номныхаа авиа 125 дахь дүрмийг үзье. Тэгэхээр өө үсгийн араас I ороод эсвэл өө үсгийн араас Y орох юм бол ой гэж уншина. Ой модны ой шиг уншиж болохгүй. Оогоо урт тавтар хэлнэ. Ой гэж. Ойл гэдэг маань одоо нүүрэн түрхдэг тос мөн одоо өрөм зөөхинээс бусад бүх төрлийн тосыг oil гэдэг. Газрын тос мөн vegetable oil гэвэл одоо ургамлын тос, Buxton oil гэвэл цэцэрганы тос тийм үү? Olive oil гэвэл одоо чидүүн жимсний тос гэх мэтээр. Boil буцалгах, join нэгдэх, joint гэвэл одоо нэгдсэн, хамтарсан гэж. Joint seminar гэвэл одоо хамтарсан семинар гэж. Russia Mongolian Joint School гэвэл Орос Монголын хамтарсан сургууль гэх мэт. За Canada Mongolian Joint Mining Company гэвэл Канада Монголын хамтарсан уул уурхайн компани гэх мэтээр joint гэж. Coin зоос, toy тоглоом, boy хөвгүн, point цэг гэдэг утга гарахаас гадна бас одоо юмыг хуруугаараа заахыг point гэж ярина. За choice сонголт гэх мэтээр уншнаа. Харин Өөгийн араас W ороод I үсэг орцсон байх юм бол бид нар авэ гэж уншина. Тав гэдэг нь цамхаг, towel нүүр гарны ачуур, power хүчин чадал, power station гэх юм бол одоо цахилгаан станц болчдөг. Shower гэдэг маань нэр үг болохоор шүршүүр. Have a shower, take a shower гэвэл шүршүүр тусад нь орох. Харин to shower гэвэл аадар бороо орох гэдгийг хэлдэг. За flower гэдэг маань цэцэг байх нэ. За тэгэхээр одоо өмнөх хичээлээрээ бид нар 1-ээс 12 одоо үндсэн тоо болон дэстой ямар байдгийм бэ гэдгийг үзсэн. Одоо дараа нь болохоор бүгдээрээ 13-аас 19 дэх одоо тоонуудаа үзье. За тэгэхээр яагаад энийг үзэж байгаа юм бэ гэхээр 13-аас 19-ийн хоорондох тоонууд бүгдээрээ адилхан төгсгөлтэй teen гэж төгсдөг байгаа. 13 13 дугаар гэхээр нөгөө th-ээ залгаа 13th гэж. 14 14 15 15 16 17 18 19 гэж. За тэгээд бүгдээрээ teen гэдэг төгсгөлтэй учраас одоо 13-аас 19 насныхныг teenager буюу өсвөр насныхан гэж хэлдэг. За тэгээс 1 сартай хүүхдийг infant буюу няраа гэдэг. 1 сартаагаас 1 настайг болохоор baby нялх хүүхэд гэдэг. 1 настайгаас 13 нас хүртэл хүүхэд буюу child гэж хэлдэг. 13-аас 19 байвал одоо өсвөр насныхан буюу teenager. За тэгээд 19-аас хойшоо бол adult мөн үү том хүн, насанд хүрсэн хүн, youth залуучууд. За тэгээд 35-аас дээшээ бол одоо elders мөн үү. За seniors гэх мэтээр хуваадаг байгаа. За 10-туудтайгаа танилцъя. 20 20 30 30 40 40 50 60 70 80 90 80 90 гэх мэтээр дандаа T гэж төгснө. За 3 оронтой 2 тэгтэй болоод ирэхээр 100 болно. 100 100 200 200 300 300 гэх мэтээр. За 3 тэгтээ 4 оронтой болоод ирэхээр 1000 болно. Энэ дээр шүд завцрын Т-гээр уншина. 1000. Хоёр ихшгийн дунд байгаа S-ийг Z-гээр уншина. 1000 1000 2000 3000 гэх мэтээр. За 6 тэгтээ болоод ирэхээр сая болно. A million 2 сая гэвэл 2 million. За тэгээд одоо 9 тэгтээ 10 оронтой болоод ирвэл тэрбум болно. A billion. За тэгээд 2 тэрбум төгрөг гэвэл 2 billion төгрөг. 5 тэрбум долларс гэвэл 5 billion dollars гэх мэтээр ярих нэ. За одоо 10-т нэгжтэйг нь уншия. 22 22 33 дадлах ихтэй ингэж уншаарай. 33 44 гэвэл 44 55 55. За 66 66 77 77 88 99 гэх мэтээр. Одоо 3 оронтойгоор 100-т 10-т нэгж гэж том нэгжээсээ бага руугаа ухраач хэлнэ. 222
333, 444 гэх мэтээр. За 4 оронтой болоод ирвэл 1110-д 1-жээрээ хэлнэ. 2222, 3333 гэх мэтээр хэлээрэй. За тэгээд он сарыг яаж хэлгийг багш нь түрүүжийнхаа хичээл дээр хэлсэн байгаа. Таануудаа олон юм дээр давтаж үзээрэй. Баярлалаа.